Найзтайгаа уулзаж бид хоёр нэг газар хоол идээд тэгээд дээрэс нь зураг зурдаг юм кофе шоп явах гэж байгаа байхгүй юу? Зурсан зурагнууд байгаа болохоор зураг зурх уу эсвэл очиж өөр юм хийх үү гэж бодож байна. Очиж бас өөр юм хийж болох юм байлээ. Тэгээ юу ч гэсэн явлаа. Би нэг Instagram ч лөө Facebook ч лөө ухаж байгаа байжсан аахгүй. Тэгээ харсан чинь амар гоё харагдаад будцсан хувилбар нь бүр гоё харагдаадсан байхгүй. Тэгэхээр нь захиалж авсан. Жохон том юм байна. Нилээн том одоо ямар хэмжээ гэдэг юм болоо би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ хэмжээ нь болохоор 60,000 гэжсэн. Тэгээд буддаг нь 60,000, эвлүүлдэг нь 80,000 ч үл 90,000 ч үл гэжсэн. Тэгээд би бол эвлүүлдэг тоглоомд нэг дуртай биш болохоор будаж ингэ суумаар байсан болохоор энийг авсаахгүй юу. Тэгээ юу ч гэсэн будаж дуусныхаа дараа бас харуулнаа. Том зураг ахгүй юу. Тэгээд лаатай мэлээ. Гэхдээ ямар ч байсан би будаад эхлээд явж байгаа. Би ингээд орой болгон багтаа 30 минут суугаад уг нь бол будаж байгаа ахгүй юу. Жох юм үзэнгээ. Тэгээд дуусах гэсээр талаас нэлээ удахал юм байлээ. Тэгээд ямар ч байсан ийм зураг ийм бүтээл хийх ирхэн ингээд амар гоё тайван юм бодохгүй яг энийг хараад хийгээд идэм шиг санагдаад байдаг байхгүй надаа. Ийм бас цэцэг өгсөн надаа өчигдөр би одоо өөрийнхөө 3 ангийг төгсгсөн байхгүй. Тэгээд маргааш манай хүүхдүүд минь шалгалсандаа орно. Хагасаа бүтсэнд хүртэл одоо төгсөлт юусоо байхгүй надаа одоо бүр ингээл ер нь амар завтай илүү одоо амар болсон гэх юм уу. Гэтэ бас ингээд маргааш хүүхдүүд шалгалт яана, хариу гартал яана гэж жоохон санаа зовж байна. Гэтэ ер нь ажлын ачаал бол одоо ерөөс ингээд багассан болохоор нэг амар бодох санах юм байхгүй болохоор би одоо ингээд цагийг ер нь гоё өнгөрүүлээ, бичлэгээ ч гэсэн хий гэсэн бодолтой болоод буцаад ирж гин. Тэгээд би өглөө бүр ингээд эрт 8 өнгөрөөгд гараад явж хумсаа бодуулчаад тэгээд нэг жоохон дэлгүүр явъя гэсэн чи гадуур бүр дэлгүүр өрөөсөө олдохгүй амар хаалттай. Гэртээ хүрээд ирсэн байна. Тэгээд өнөөдөр болохоор би ээж аваа хоёрт хоол хийж өгч байгаа байхгүй маш удаан хугацааны дараа. Ёо би өрөөсөө нөгөө төмс лоо энэ нөгөө хувцсны юу ингээд үстгүүх чамсан. Наасан сайхан бэлээснээгээр шалаа гоё гэж бодсон. Жижиг аим савлаа. Тэгээд ажил дээр амаагаах жижигхэн сой биш авсан. Манад байгаа нь бүр өрөвдмөөрөө хөрх юм. Нэг хатаа юм зулгаахаар хугарчаад идэх. Ногоо арилгаач аваад. Гэртээ байсан галдавааныхаа өрөөний хогийн сав хайцаахгүй юу? Харсан ч амар ингээд муудсан муухай харагдаад хаар нуур хүрээд хайцсан. Тэгээд хогийн уут өрөөс авахгүй санахгүй ингээд явж агаад өнөөдөр санж нэг юм хогийн уут авлаа. Энэ гадуур хуутыг ингээд талхал. Би ер нь аль болох өглөөний цагаа ч юм уу ер нь ингээд өдрөө хоолтой талахгүй байх байлгыг гэж боддог байхгүй ер нь гурлаа мэдгүй гэж боддог. Гэхдээ сүүлийн үед бол үнэхээр ингээд талах амар идмэр талханд амар дуртай болчиход гадуур өглөөний цай уугаад яваад байгаа. Тэгээд одооноос ер нь өглөөний цагаа ч гэсэн гэртээ бэлддэг болоод авч явъя гэсэн бодолтой болсон болохоор нэг ямар ч нэг талх авсандаа би талхан дундаас энэ талханд амар дуртай. Өнөөдөр би өөрийнхөө кимбаб хийх гэж болохоор будаа хэрэгтэй. Манайд болохоор бор будаанаас будаа байхгүйс болохоор энэ будааг авсан. Өглөөний зайц гээд би бэкон авъя гэж явсан чинь өглөөний зайц гээд нэг юм хөөрхөн зайц байд юм байна. Юу ч гэсэн энүүгээр нэг ганц нэг өглөөний цагаа бэлтэн гэж бодлоо. Би сэртэй тэгээд төмсний очмол хийх гээд байгаа байхгүй. Тэгээд сэртэй гэсэн бисээ сэртэй хийх гээд байгаа байхгүй. Тэгээд одоо энийг ашиглах гэж авсан. Тэгээд кимбабанд манд тунаа орно. Тэгээд тэнд байсан солонгос тунаанд халуун ногоотоос өөр байхгүй. Энэ байсан. Энэ ихтэй них гоё бол биш. Бас нэг юм гоё кимчи дүпү 2 шарж идмээр байсан болохоор кимчи дүпү 2 авсан. Энийг зүгээр шарж идэнэ. 2 явахгүй тул тэгэл тэмээний ачлаг нөгөө ачлагны тэмээ шиг л бүгдийн бариад гэртээ ороод ирсэн. За ямар ч байсан одоо би юмудаа янзлаа тэгээ хоолоо хийж эхлэхдээ эргээд уулзъя. Яа би бичлэг болгож хийх гэсэн чинь бүр
ганцаараа ингээд нас хаш амар олон юм хийцэн чинь гин дуур хөрөө за хажуур нь бас бичлэг хийх гэж гайхаа гэж бодоод тэгээ хийгээгүй шууд ингээд болцсон. За энэ болохоор бөөрөнхий кимбаб байна. Дотроо тунатай, луунтай, майонезтай, гүнждийн тас гүнждийн үрээр сайхан амталж агаад дотор талд нь би нэрхлээд идсэн чинь хийгээд гадналаар ингээ нунтаг химээр бүрчдэг. Тэгээ энэ болохоор арай өөр ким энэ хоёр гадна тал нь хоёр өөр амттай байхгүй юу? Тэгээ энийг зүгээр яг уу ер нь будаага зүгээр энгийн будаа идчих хахаар кимбаб болгоод идчих гэж бодоод ингээ хийсээ. Сайн хамсгаж байгаа. Тэгээд миний энэ би аяг буруу чиз сонгосон юм шиг нэг амар тэнэг чиз байна. Байсан ганц нь ахгүй нэг юм улаан гадна л та. Тэгээд ямар ч хэсэн төмсний очмол мал иймэрхүү болсон. Би нэг бол амт нь гоё байгаа гэж найдаж байгаа. Тэг ингээ нөгөө нэг мах нь ингээ дотор талтай энэгээр ингээ зэг болцоос ахгүй. Тэгэнгүүт нь яд ингээд төмсөг ингээ бүтэн бүрээ хийсэн чинь төмс нь энэ доошоо ингээ ороод ямар ч мах байхгүй юм шиг харагдаад та. Нилээ их юм чинь хэл гар мах байгаа шүү. Дээж хоёрыг ирэхээр хурдан энийг одоо амсаж үзмээр байгаа хгүй юм. Дээж хоёрыг ирчлэхээс үлцэн юмудаа ярьж дуусгаад явсныхан дараа бичлэгээ эдитлээд бараг өнөөрөө бичлэгээ оруулж хэл гэж бодож ин тэгээд би нэг 2-7 хоногийн өмнө бүр ингээд нэг бичлэг оруулсан бахаа да. Тэгээд тэр бичлэгээс ингээ хоошоо ингээд сэтгэл санаа бүр ингээд би өөрөө контролдож болохгүйгээр ингээд амар ингээд хөдөлгөлөөдсэн байхгүй юу? Ил амар хуйлаад тэгвэр ингэ жоох юм бичлэг үзэл амар уйлал. Энэ бол яг гармо юм байна гэж бодоод тэгээд даавар маавартай холбоотой ямар нэг юм болцсон юм шүдтэй гэд өөрөө ер нь тэгж бодоод. Гэтэ ер нь л би ингээд миний одоо ингээд бийд байгаа бүх юм ингээд их амар бийж хагиндаг хүн болтол энд л өвдөл ингээд ийшээ ингээд хор тавдартай болсон юм шиг толгоо өвдөнгөт яатсан юм шиг ходоод өвдөнгөт эсвэл жоох гиз өвдөл эсвэл жоох өтгөө хатвал ингээд ямар нэг юмны өвчтөй болсон өнөм араашгүй болсон юм шиг санагдал. Гэт амар тэрнээсээ болоод бас амар стресстэй байсан байхгүй. Одоо зүгээр шинжилгээ өгье. Тэгээ эрүүл гарвал би одоо ахиж ер нь өөрөө өвчин зовлон яахгүй өвчлсөн үзлэгээр бүх юмнуудаа өгсөн байхгүй. Тэгсэн чинь надад ерөөсөө асуудалтай юм байгаагүй. Бүх юм маань зүгээрээсэн тэгээ дааврын шинжилгээ ч гэсэн өгсөн. Бүх юм зүгээрээсэн. Facebook ингээл Instagram юм хонгот ингээл тэр ч юм сайн, энэ ч юм сайн, тэр нь ч муу, энэ нь ч муу гэд энэ амар нөлөөсөн юм шиг байна. Би өмнө гайгүй дэгсэн чи одоо ингээд нэг ингээ мэдээлэл уншихаараа энэ нь өстой амар сайн гэсэн, энэ өстой тэгдэг гэсэн, энэ ийм тийм гэсэн гэд нэг мэдсэн чинь нэг ээжийн найзууд ингээл хоорондоо ингээл амар тэр сайн гэл нэг юм ингээл одоолгол тэгснэ дараа наач шаал худлаа гэл ингээл явж идэг нэг юм ихчнэр байдаг гэсэн шүү дээ. Нүр би яг тийм ихчнэрийн нэг нь ингээ болоод байгаа юм шиг санагдаад бүр ингээд миний өмнөх бодолд амар юм хүнд байсан байхгүй юм хармаар амар их өнгөтэй би бүр нэг юм гоё хараад бүр ямар гоё 7 мөр юм бэ гэж бодод тийм ингээд зэрхэн бодолмороос ахгүй би өгөн тэгж бодуулсан гэсэн чинь энэ маань ингээд сэтрээд ах юм. За тэгээ ер нь нэг тиймэрхүү тэгээ би ингээд шинжилгээ өгөөд ер нь гаг болцсон. Тэгээ эх 7 хоногоос миний одоо ажлын хуваар гэх юм бол жоохон өөрчлөлтөнд орж байгаа. Тэгээ би 7 нэг 3 өдөр 12 цагаас ажилдаа явахаар болсон. Тэгэл ер нь бол тийм болохоор 7 нэг 3 өдөр ч гэсэн бас ингээ гоё таавараа өглөө эхлүүлээд амар гоё чийл байх юм шиг санагдаад байгаа хгүй. Ганц гэрт биш заяа би ингээ ажил дээр гадуур явжсэн ч гэсэн ингээ бүр амар тог цохоод байгаа хгүй надаас. Тэг ингээ ус маань бүр ингээ баг ингээ босоод заяа амар энүүгээр. Тэг ингээ гутал хувцас тайлахаар ингээ бүр ингээ амар тог цохоод тэнгүүдээ хувцсан дотор ингээ бүр хороод л юм бүх үс ингээ наалтцсан. Би ингээд яагаад ингэж амар цахилгаанжаад байгаа юм бол ямар нэг юм маань дутагдаад байгаа юм болов гэж бодоод хүн ер нь яахаар цахилгаанждаг юм бол би өддөг хүн байна уу ер нь ямар шалтгаанаар ингэж хамаг юм маань одоо ингээл ерөөсөө ус маань ингээл юмд наалтаал. Өчтөр би нөгөө юунаас ажлаас гараад машины хаарт хийгээд тэг замаар нэг хөргөж өгчүүд гэртээ хараад тэгээ би ингээд гэртээ орж ирчээд гэд машин дотор баах юм үлдээцснээ санаад буцаж гараад явсаахгүй юу. Тэгсэн чинь ингээд ганц нэг дэлбэн ингээд жоох мух холцаахгүй юу. Энэ одоо энэ хартаа ингэсэн. Тэгэхдээ ингээд би өнөөдөр усалсан байгаа. Тэгээд одоо би гэрээ бүр ингээд амар гой зад цэвэрлэх гээд байгаа хгүй юу. Тэг би яг нэг тэр хэсэгтээ ингээд байрлуулад өөс манайх нэг тэр хэсэг рүү байрлуулаарай гэд хэлсэн. Тэгээд энийг гой утнаас нь гаргаад гэрээ бүр зад цэвэрлээд тэнийх гоё олгож байгаа тэрийг тийшээ ингээд тавина.
За өөр тэгээд ярих ч онцгой юм алга, үзүүлэх ч онцгой юм алга. Ингээ байгаагаас би л байна. Баяртай.